үзэгчдээ эрүүл амьдрал цааны нэвтрүүлгийн шинэхэн дугаар Мон Медикал клиникийн эмнэлгийн эмгэг судлалын нэгдсэн лабораториос та бүхэнд хүрч байна. Миний өмссөн хувцснаас хаана байгаа вэ гэдэг нь угаасаа анзаарэгдэж байгаа бох. Энэ бол лабораторийн орчин учраас халдварын маш өндөр эрсдэлтэй бүс. Тиймээс лаборатори мэдээж энэ одоо иж бүрэн хувцас хэрэглэлээ одоо ийм хамгаалах хувцас хэрэглэлтэй орох ёстой. За тэгээд эмгэг судлалын нэгдсэн лаборатори ер нь яг ямар төрлийн одоо шинжилгээ авдгийг, ямар ач холбогдолтой байдгийг, ямар төхөөрөмжөнд яаж уншуулдаг, ямар процесс өрөнд ингээд энэ бүх мэдээллийг үзэж та бүхэн эрүүл амьдрал цааны нэвтрүүлэг танилцуулах болон нэвтрүүлэгтэй хамтаагаарай. Нэвтрүүлэг маань Мон Медикал клиникийн эмнэлгийн эмгэг судлалын нэгдсэн лабораториос үзэж та бүхэнд хүрч байна. 2018 оноос хойш одоо тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгээ манай эмнэлэг зүйн нэгдсэн лаборатори нь клиник химийн лаборатори, биохимийн лаборатори, иммунолог, бактериолог буюу микробиологийн лаборатори, молекул биолог, мөн одоо цитологийн лаборатори гэсэн юм үндсэн 7 төрлийн лабораторийн чиглэлээр бол тусламж үйлчилгээ үзүүлдэг. За тэгээ манай лабораторид бол одоо яг лабораторийн мэргэжсэн болсон хүчин гээд одоо 17 хүн бол ажилладаг. Тэгээд 17 хүнээс одоо 3 эмнэлэг зүйн эмгэг судлаач эмч одоо тэргүүлэх болон зөвлөх зэргийн одоо эмчнэр мөн одоо 13 бие хангаах судлаачийн мэргэжилтэн бол ажилладаг. Одоо хамгийн дээдл нь гэхэд одоо эрүүл мэндийн салбар тэр дотор лабораторийн салбарт бол 30 жил ажилласан туршлагатай эмч байна. Мөн бас бие хангаах чиглэлээр бол одоо ажиллаж байгаа 7-8 жил яг энэ байгууллагатай бол доктортой ажилласан одоо болсон хүчинч байгаа. Намайг долгорж авдаг. Би одоо Мон Медикал эмнэлэгт 19 оноос хойш молекул биологийн лабораторид молекул биологичоо хийж байгаа бөгөөд 18 онд анагаахын их сургуулийг бие хангаах судлаач молекул биологи мэргэжлэр төгссөн. Төгснөөс хойш одоо энэ лабораторид ажилласаар байгаа. Одоо би энэ лабораторид болохоор манайх молекул биологи дээр хүний папиллома вирусын 21 хэв шинжийг тэгээд бэлгийн замын үүсгэгчдийг тэгээд нөгөө BCD дельта вирусын идэвхжил тоолох шинжилгээг молекул биологийнхаа хэсэгт хийж явуулдаг. Лаборатори болгон бол мэдээж яг одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай зөв түргэн шуурхаа хүргэх гэсэн одоо яг л нэг үндсэн зорилготой байдаг те. Тэгэхээр одоо манай эрүүл мэндийн одоо салбарт одоо 400-аад лаборатори байна гэж одоо тооцоо байдаг. Тийм статистик дүнтэй. Гэхдээ энэ 400-аад лабораториос бол яг одоо эрүүл мэндийн лабораторийн чанар чадхад тавигдах онцлог шаардлага ISO 15189 2024 гэсэн юм манай лабораторийн стандарт байдаг. Энэ стандартаар бол дөнгөж 30 лабораторид итгэмжлэгдсэн байгаа. Тэгэхээр бол ер нь лабораторийн тусламж үйлчилгээг одоо яг найдвартай, үнэн зөв, чанартай хүрэх хамгийн гол үндэс суурь маань бол бид нар бүхий л үйл ажиллагаанд чанарын тогтолцоог л бүрэн нэвтрүүлсэн байх ёстой. Тэгэхээр энэ 15189 чанар ур чадвар тавигдах энэ стандарт шаардлага маань бол одоо шинжилгээ одоо сорц одоо авах энэ шинжилгээний өмнөх үе шатаас эхлээд шинжилгээний хариу гарч дуусаад үйлчлүүлэгт хүргэх одоо ингээд лабораторийн бүхий л үйл ажиллагааны одоо процессыг бол яг ингээд стандартчилсан. Хэрвээ энэ стандартыг бол давж мөрж байгаа лабораториудын шинжилгээ бол үнэн зөв найдвартай гэдэг нь бол баталгаажиж явдаг. Тэгээд магадлан итгэмжлэгдсэн манай лаборатори бол 24 онд анх магадлан итгэмжлэгдээд 26 онд бол энэ итгэмжлэлээ давтан баталгаажуулсан. Ингээд баталгаажуулсны дараа жил тутам яг үндэсний итгэмжлэлийн төвөөс одоо явцын хяналт түнлэгээ хийгдэж бид нар ч гэсэн одоо яг нэгэнт энэ стандартыг хэрэгжүүлсэн энэ стандартын тухай одоо ойлголттой болсон хамт олон бол өдөр тутмын үйл ажиллагаанд байнга л энэ чанарын шаардлага дотоод гадаад хяналт энэ бүх үйл ажиллагааг бол одоо хэрэгжүүлж ажилладаг. Ер нь бол манай молекул биологи ер нь бол маш нарийн вирус, бактери болохоор ДНХ-ийг бүр ялгаж авч шинжилгээ хийдэг болохоор маш ариун цэвэр, ер нь бол халдвар хамгааллын зэрэг ер нь бол маш өндөр байх шаардлагатай. Тийм болохоор битгэд болохоор одоо энэ молекул биологийн хэсэгт манай бие хангаах судлаач 2 хүн ажиллаад надтай нийлээд ингээд энэ хэсэгт 3 хүн ажиллаж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол энэ хэсэгт маань бит 3-аас өөр
гадны хүн ч юм уу бусад хэсгийн хүмүүс ер нь бол орж ирдэггүй. Бит гурвал орж гарч халдвар хамгааллаа ер нь бол хамгаалж ажилладаг гэсэн үг. Тэгээд дандаа нэг шинжилгээ ихтэй дандаа нэг удаагийн юмнуудаа хэрэгэлдэг. Гарахтаа хувцас тайлж хаяад одоо жишээлбэл 3 хэсгээр PCR маань 3 хэсгээр явагддаг байхгүй. Сарч ялгах, холимог бэлдэх, тэгээд шинжилгээ уншуулах гэсэн 3 хэсэгтэй байгаа. 3 хүн маань хэсэг болгон дээр нэг нэгээр ажилладаг. Тэгээд нэг бохирдолтой хэсэг буюу ДНХ ялгах хэсэгт ажиллаж байгаа хүн энэ цэвэр хэсэгт ер нь бол орж ирэхгүй л гэсэн үг. Тэг яг хэсэг хэсгээр ажилладаг. Бохир хэсэгт ажиллаж цэвэр хэсэг рүү орж ирэхгүй гэдэг зарчмыг баримталж ер нь л ажилладаг. Ашигладаг тоног төхөөрөмжүүд маань бол бүгд л одоо яг нөгөө олон улсын стандарт шаардлага одоо өндөр хөгжилтэй улс орнууд тэр дотроо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо стандарт шаардлагыг хангасан одоо биохимийн бүрэн автомат анализатор, иммунологийн бүрэн автомат анализатор, гематолог, шээсний тунцны анализатор, молекул биологид бол нөхцөлийн хүчил ялгагч болон яг одоо real time PCR-ийн тоног төхөөрөмжүүд мөн одоо бид нар бактериологийн лаборатори гэхэд бол одоо энгийн уламжлалт өсвөрлөх аргаас гадна одоо DL96 гэсэн бактериологийн автомат анализатор энтергээд бүх одоо тоног төхөөрөмж маань бол яг бүрэн автоматсан тэгээд хэрэгжилж байгаа уруулж онцлогрууд маань бол одоо яг олон улсын стандарт шаардлагыг хангасан дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн юм уруулжуудыг бол хэрэгэлдэг. Тэгээд шинжилгээгээ бол бид нар яг чанарын баталгаатай үнэн зөв явуулж байгаа гэсэд бол хамгийн анхны суурь маань бид нар сорьцоо үнэн зөв авахаас л эхэлдэг тийм. За сорьцоо үнэн зөв аваад энэ сорьц авах процесс, сорьц боловсруулах процесс маань үнэн зөв явагдсан тохиолдолд бол дараагийн үе шат тулах нөө шинжилгээний үе шат явагдана. За энэ шинжилгээний үе шатн дээр бол манайх яг өөрсдөө бол инженерийн албатай одоо яг бидний дунд яг тоног төхөөрөмжийн инженер маань бол өдөр тутам ажиллаж байдаг. Тэр инженер бол тоног төхөөрөмжийн шалгалт тохируулга калиброг өдөр тутмын засвар үйлчилгээнд дээр бол тогтмол хяналт тавьж явна. Мөн одоо шинжилгээ эхлэхээс өмнө бүх лаборатори ажилчид маань одоо яг шинжилгээний одоо баталгаажлалтыг хангах дотоод хяналт гэж байдаг. Үйлдвэрлэгчээс дагалдаж ирдэг эрг сөрөг хяналт болон low level, high level ийм дотоод хяналтуудыг бол уншуулна. Дотоод хяналт уншуулад одоо лаборатори эрхлэгч хяналт тавиад бидний яг хүлээн зөвшөөрөгдсөн энэ хяналт маань бол зорилтод байдаа хүрж гэнэ үү гэдэг ийм юм дээр бол дүгнэлт анализ хийсний дараа бол шинжилгээний хариуг бол шинжилгээ явуулахыг одоо зөвшөөрдөг. Ингээд шинжилгээ явагдсны дараа бид нар мөн бас одоо эрхлэгч болон эмнэлэг зүйн судлаач эмчнэр маань хяналт тавина. Энэ хүний шинжилгээ бодит нөхцөл байдал эмнэлзүүдтэйгээ хэр тохирж байна те аппаратны тоног төхөөрөмжинд ямар нэгэн байдлаар алдаа гарч уу гэдгийг бид нар дотоод хяналтын мөрөө мөн одоо эмнэлэг зүйн одоо анализ хийгээд хариуг бол баталгаажуулж гаргадаг. Мөн одоо шинжилгээний хариу тухайн үед бол одоо хит өндөр ч юм уу хит бага гардаг. Энийг бол манай лаборатори дээр бол сэрэмжлүүлэх утга гэж ярьдаг. Аюултай сэрэмжлүүлэх утга гарсан тохиолдол болгоныг бол зайлшгүй бид нэр одоо эргэн тавтан шинжилгээ хийж бол баталгаажуулаад хариуг баталдаг. Мөн одоо аюултай сэрэмжлүүлэх хариуг эмчлэгч эмч болон одоо үйлчлүүлэгчид одоо яаралтай 30 минутын дотор утсаар мэдэгдэх ёстой. Энэ бас юуныхаа шаардлагын дагуу бол тавцсан хариугаа мэдээлж үйл ажиллагаагаа явуулдаг. За манай дээр бол ерөнхийдөө яг л бүхэл төрлийн шинжилгээг бол хийж гүйцэтгэдэг. Мэдээж одоо өдөр тутам ирдэг биохимийн шинжилгээ, нөгөө илгэний үйл ажиллагаа, бөөрийн үйл ажиллагаа, нойр булчирхай өсний үйл ажиллагаа үзэх шинжилгээнүүд манай дээр бол нэлээд төхөөрдөг. Мөн бол дааврын шинжилгээнүүд ялангуяа эмэгтэйчүүдийн дааврын шинжилгээ, за тэгээд бамбаа булчирхайн дааврын шинжилгээ, мөн одоо бүх төрлийн одоо хавдрыг илрүүлэх хавдрын маркеруудын шинжилгээгээд бол ер нь өдөртөө бол нэлээд ачаалтаа одоо шинжилгээнүүд бол ирдэг. За мөн өвөрмцөөр бол яг манай лаборатори маань одоо молекул биологийн чиглэлээр бол нэлээд одоо туршлагатай маш олон одоо харилцагч эмнэлгүүдээс болон үйлчлүүлэгчдээс одоо сорж ирж идэг. Бэлгийн замаар дамжих халдварын одоо 21 одоо хүний хөнцөр вирусын 21 субтипыг тодорхойлох шинжилгээ. За тэгээ бэлгийн замаар дамжих халдварын 16 төрлийн үүсгчийг илрүүлэх шинжилгээ бол нэлээд их ирдэг. За мөн одоо бактериологийн шинжилгээнд дээр бол бид нар бүх төрлийн биологийн сорьцонд шээс, өтгөн, хамар залгуурын арчтас, одоо шархны арчтас
шээс бэлгийн замын арчс эмэгтэйрийн арчсуудад бол эмэг төрөх чиглэрүүлэх, за илэрсэн эмэг төрөгчд одоо тохирсон эмийн мэдрэг чанарыг тодорхойлох шинжилгээг бол нөгөө бүр автомат анализатораараа хийдэг. Мөн цусны ариун чанар, бусад биеийн шингэний ариун чанар, хэвлийн болон плевер, перитониалын шингэнд бас мөн ариун чанар тодорхойлох шинжилгээ хийгддэг. За мөн одоо эмнэлгээс шалтгааллах халдвар гэж яригддаг олон эмийн тасалтай бактериуд илрүүлэх MRSA, VIRSA, SPL гэдэг ийм одоо олон эмийн тасалтай бактериудыг илрүүлэх шинжилгээнд дээрс манад нэлээдгүй ирдэг. За өөр бусад лабораториудад одоо харьцангуй бага хийгддэг. Одоо манай дээр яг төвлөрж хийгддэг нэг гол шинжилгээ маань бол одоо үрийн шингэний чанарын шинжилгээ байгаа. Эрэгтэйчүүдийн үр тогтоох чадварыг үнэлдэг. Одоо үрийн шингэний одоо эр бэлгийн эсийн одоо хөдөлгөөн, морфолог тэгээд түүний орчин одоо тодорхойлдог ийм шинжилгээ бол бас хийгддэг. Мөн одоо харшлын 96 төрөл, мөн хүнсний ил нийцлийн одоо 60 үзүүлэлтийг үзэх ийм шинжилгээ бас. Яг одоо би бол нөгөө лабораторийн орчинд ороод ирсэн учраас бүх нөгөө хувцас хэрэглэх хэмээг бол өмссөн зогсож байна. Тэгэхээр сарангуй эрхлэгчээ та одоо яг энэ зарим тоног төхөөрөмжүүдэд танилцуулаач тий. Одоо яг бидний энэ зогсож байгаа яг энэ төхөөрөмж яг юуг оншилж, юуг одоо тодорхойлох ийм төхөөрөмж байгаа юм. За энэ төхөөрөмж маань бол Q процессор гэсэн төхөөрөмж. За түрүүн миний хэлэлдсэн одоо хүний цус болон ээлцэн харшлын 96 үзүүлэлтийг тоо үзүүлэлтээр гаргадаг ийм автомат анализатор байгаамаа. Тэгэхээр бид нар бол нөгөө харшилтаа л гэдээ яриад байдаг тий. Тэгэхээр яг ямар харшилт, ямар аллергинд одоо өвөрмөц юм харшилтын бэ гэдгийг тодорхойлдог. Одоо нэг доор 96 үзүүлэлтийг хурдан хугацаанд гаргадагаараа маш давуу талтай. Нөгөө талаасаа манай энэ тоног төхөөрөмжийн бас нэг давуу тал маань одоо ихэнх хүмүүс ингээд харшлын арьсны сорилт тавигддаг. Бас нэг арьс салстыг гэмтэх тий. Эсвэл одоо харшлын одоо ийм уудсан үед одоо тэр арьсны сорилт тавигдах юм боломжгүй байдаг бол цусны ээлцэнд буюу плазм сивэнд одоо энэ харшлын 96 үзүүлэлтийг үзэхэд бол яг ийм уусан нөлөөлөл бол харьцангуй одоо бага нөлөөлдөг. Тийм учраас бас нэг цаг хугацаа алдахгүй турган хугацаанд тий одоо яг нөө ээлцэнтэх аллергийн өвөрмөц иммуноглобулин E-г яг тоо үзүүлэлтээрээ гаргаад ирдэг. За тэрнийх нь одоо үр дүнгээс нь хамаарат бид нар 0 байх юм бол ямар нэгэн байдлаар харшилгүй, 1-ээс 2 байх юм бол бага зэргийн мэдрэгчлээ, 2-оос дээшээ гараад ирэх юм бол танд одоо хүчтэй харшлын хариу урвал явагдах эрсдэлтэй. Ийм учраас тухайн одоо харшил үүсгчээс аль болохоор зайлсхийх, мөн харшлын эсрэг эмчилгээ энэ төргийг зөвлөж ингэж явдаг. За өшөө нэг давуу тал маань энэ Q процессор өөрөө нөө хүнсний үйл нийцлийн 60 үзүүлэлт үздэг. За хүнсний үйл нийцлийн 60 үзүүлэлтийг бас адилхан бид нар нөгөө иммун блод мембран стриптээр үндэслээд одоо өвөрмөц IgG-г нь бол илрүүлдэг ийм шинжилгээний арга байдаг. Тэгэхээр голдуу хүнсний үйл нийцлийг ямар хүмүүс бид нар одоо хийлэхийг зөвлөдөг вэ гэхээр одоо нэг ямар нэгэн байдлаар ходоод гидсний хямралтай тийм ээ хоол эзний дараа гиз гүзээ өвөөрхэд байдаг ч юм уу гизхий дүүрээд байдаг одоо нэг зарим онцгой хоол эзний дараа бүр гүйлгэх суулгах ийм шинж тэмдэгтэй тэгсэн мөртлөө одоо биохимийн шинжилгээ ч юм уу дурангийн шинжилгээгээр ямар нэгэн бүтцийн өөрчлөлт энэ төр одоо гардггүй тэрийг бол бид нар хит мэдрэмтгий гидсний хам шинж гэж байдаг мөн бас ходоод гидсний үйл ажиллагааны хямралтай ийм хүмүүст бол ийм хүнсний үйл нийцлийн шинжилгээг бол зөвлүүлэх зүгээр байдаг. Ялангуяа ийм шинж тэмдэгтэй хүмүүс дээр ийм өдөөгддөг хэвийн үед бол нормал гайгүй явж байгаад яг өөрийн тэр өдөөгд байгаа хоол хүнсээ идэх юм бол дээрх тавгуурх шинжүүд бол гарч ирдэг. Гэхдээ энэ нэг шинжилгээг хийлгчээд жишээлхэд одоо үхрийн мах нь иммуноглобулин IgG нь маш өндөр гарчлаа. Би тэгээд үхрийн мах идэл идэж штэ гэсэн хүн бас байдаг те. Тэгэхээр энэ маань бол яг бүр онш та одоо энэ үхрийн маханд гашилтай бай гэсэн одоо үг биш. Ер нь бол та яг сүүлийн үед үхрийн мах одоо маш их хэмжээгээр идсэн байна. Үхрийн махтай ингээ контактлаад байжээ. Гэтэ таны үхрийн махны шингэц одоо муудаж байгаагийн шинж гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл хүний ходоод гидснэрийн салстаар бүрэн боловсрсан үхрийн мах ингээд ороод явах юм бол ямар нэгэн байдлаар ходоод гидсийн тавгуурх шинж байдгүй. Ийм хит ингээд бас шүүрлийн одоо шимэгдэлтийн процесс ихссэн лик гад гэж ярьдаг. Одоо ходоод гидсний ханаар ингээд дутуу боловсрсан бүтээгдэхүүнүүд нь цуснд ороод ингээд дархлын хариу урвал үүснээр
одоо өрмөц ажиж нүүсэд байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бид нар энэ одоо харшил ямаач гэдэг юм уу бүрэн тэр хоолундаа хориглоно гэсэн үг биш. Харин энэнийг бол яг жинхэнэ хоолныхоо дэглэм дээдийг зохицуулна гэсэн үг, тохируулна гэсэн үг. Энэ бол маш ач холбогдолтой шинжилгээ болж байгаа. Бид нар таахгүй байгаа юм а мэдгүй л идэл гидсэн дүүрэл, дүүрэл хямраал яваад идэг те. Сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээр монголчууд нийтээр нэг гидс дүүрдэг те одоо идэг штэ. Тэр бол бүр тусдаа бүр лактоз интолеранс гэдэг бүр өвчин байгаа тий. Дийлэнхтэй сүс сүүн бүтээгдэхүүнийг боловсруулж чаддгүй тий. Яг тэрнтэй адилхан энэ хүнсний үл нийслэл маань махан бүтээгдэхүүн. За монголчуудын элбэг хэрэглэдэг нэг хойно нөхөр хахаа дахианы мах бүгдээрээ ордог. За сүүн бүтээгдэхүүн гэж сүү өрөм эдэм эзгий гэдээ ороод ирдэг. Далайн гаралтай самар үр тариа байгаа. Далайн гаралтай бүтээгдэхүүн гэдэг бүх төрөл жимсхэн тэр дотор бүр манай монголчуудын элбэг хэрэглэдэг банан тоор гэдэг ийм тарвас энтер гэдэг ийм одоо хүнсэнд хэр одоо нийцэлтэй байна гэдгийг тодорхойлдог. Тэгээ энийг тодорхойлсноор хэрвээ надад өөр тохирохгүй байгаа одоо хүнсний бүтээгдэхүүнээ мэдэх юм бол түр хугацаанд нөө elimination dates гэж байдаг шүү дээ. Түр хугацаанд нэг 2-6 сар хориглоод аажмаар тасгаж ингэж оруулах замаар явуулдаг. Тэгэхгүй болохоор зарим хүмүүс маань ийм ходоод гэж хямралтай мэдрэгшилтэй гээд ялангуяа хүүхдийн энтерт бүх хоолыг хориглолцдог шүү дээ. Тэр нь маш буруу болдог. Ингээд тохирж байгаа бүх хоолоо хорсноос болоод тижээлийн дутагдaltaй, шим тижээлийн дутагдал энэ төр орох эрсдэлтэй байдаг бол манай энэ аппарат маань одоо яг онш биш одоо хоол хүнсээ зохицуулах одоо яг заавар гайд болж өгдөг гэсэн ийм давуу талтай шинжилгээ байгаа маа. Ийм шинжилгээ өгөхийн тулд цусаар хэмээн цусаа өгөхийн тулд бид нар одоо өгөх гэж байгаа сонирхолтой хүмүүс өлөө ирэх ёстой юу? Энэ дээр бол харшил олон хүнсний үл нийцэлтээр өлөн байх зайлшгүй шаардлага байхгүй. Яг бид нар элэг бөөрийн үйл ажиллагаа үзэж байгаа биохимийн шинжилгээ биш. Одоо энэ дээр бол бас зайлшгүй өлөн байх шаардлага байхгүй. Тэр бүтээл харшлын шинжилгээ өгөх гэж байхад бол ийм уудсан байгаа дэмээ зогсоож байгаа бүх шаардлага байхгүй. Гэхдээ бол зайлшгүй одоо яг лабораторийн хүндээ бол яг ийм төрлийн ийм ууж байгаа гэдэг бол бас мэдээлэх ёстой. Баг зэрэг ч гэсэн шинжилгээний үр дүнд бол нөлөөлөл байхыг бол бас үгүйсэх учраас. Одоо мом медиклимлийн микробиологийн лаборатори бол мэдээж бактерийг ялганд үүдэг. За сарцаа авчираад ямар бактери байх нь ингээд боломжит олон энэ аппаратын аргаар харьцуулаад ингэж явдаг. За ингээд жишээ нь тодорхой дурдах юм бол яг үүсгэж байгаа төрлөөс хамаарат бид хүн 0.5-аас 2% морфлант бэлтгэж китэнтэй хийгээд за тэгээд 18-аас 24 цаг термостатанд зөвлөж үүсгэгчийн төрлийг болон одоо эмэнд мэдрэх чанарыг үнэлт маань энэ сүүлийн DL96 бүрэн автомат анализаторт уншуулад за ингээд олон улсын стандартын дагуу буюу CLSI одоо стандартын дагуу 500 гаруй төрлийн бактери болон хөрөнгө мөгийг ялганд үүж за тэгээд мөн хажуугаар нь эмэнд мэдрэх чанарыг тодорхойлтгоор ийм давуу талтай. За уг аппаратн дээр үл одоо бэлтгэсэн булангоо яг ямар китэнд хийсэн бэ гэдгээ аппаратн дээр мэдээ сонгож өгнө. За уг китний хувьд бол N1 китийг сонгож өгөөд за энэ дээрээ мэдээж нөгөө одоо сорьцныхоо дугаар буюу одоо яг ямар дугаартай сорьц вэ гэдгээ бичиж өгнө. За тэгээд уг сорьц маань яг ямар төрлийн сорьц вэ тийм ээ өмөө үзэг ч юм уу жих ч юм уу яг ямар төрлийнхөө сорьц вэ гэдгээ бас бичиж өгөөд за ингээд аппаратанда бол яг ингээд уншуулах процесс нь явагдаж байгаа. Энэ үйлчлэлт бол 1-2 минут явчихна. Хамаагүй нэг уламжлалт аргаасаа аппаратын арга бол маш хурдан наривчлалтай энэ мөдөлтэй тэгж гардаг юм байна. За бид бүхэн яг энэ микробиологи лабораторид уламжлалт арга болон аппаратын арга гэсэн ийм хоёр аргыг бол одоо ашигладаг. За ингээд тий хослуулж ажилладаг гэсэн. Ингэхдээ болонгууд стандарт хамгаараа мэдээж хяналтуудаа хийн. За уламжлалт аргадууд яг нүдээр ингээд одоо тижээлт орчинд орсон бактерийг нүдээр харах боломжтой юмнуудаа уламжлалт аргаараа ингээд үзээд за нүдээр одоо хараад таних боломжгүй ч гэдэг юм уу тийм эргэлзээтэй одоо бактери мөгүүдийг бид хүн энэ DL96 энэ аппаратанд бол уншуулж гаргаж ирдэг. За энэ аппаратынхаа давуу тал маань гэх юм бол мэдээж уламжлалт аргаасаа бол хамаагүй түргэн шуурхай. За тэгээд бактерийг устгах тийм хамгийн бага тунгуудаа ингэж дардгүйгээр ийм илүү давуу талтай гэж үздэг байгаа. За танаа одоо ер нь лаборатори дээр биохимийн шинжилгээ хамгийн их хийдэг гэж байна. Яг энэ одоо тэр аппарат нөх шиг байна. Тий. За яг одоо манай ажилд ингээд яг шинжилгээгээ хийгээл уруулж онцлуураад таниулаад явж байна. Энэ дээр бол өдөр тутамдаа
маш их шинжилгээ ирдэг. Тэгээ энд илгэний үйл ажиллагаа, бөөрийн үйл ажиллагаа, нойр булчирхай гэдэг маш олон үзүүлэлт үздэг. Тэгээ би онцлоод бид нар бас энэ дээр эрдсийн шинжилгээ хийдэг. За эрдсийн шинжилгээ гэдэг маань бол ерөөсөө хүний бие махбод дотор байгаа макро, микро элементүүдийг тодорхойлох шинжилгээг хийж байгаа. Тэгээд кальц, натр, зис, хлор, магний, кали, селен, цайр гэсэн төмөр гэх мэт ийм эрдцүүдийг бол үздэг. Тэгээ эрдсийн шинжилгээг бид нар голдуу ямар хүмүүс зөвлөдөг вэ гэхээр нэг шинж тэмдэггүй шалтгаан тодорхойгүй маш их ядардаг тийм архаг ядралтай хүмүүс байдаг. За тэгээд нөгөө эрдэс дутагдаад ирэхээр хүний булчин татах тий нүдний зовх татах за шалтгаангүй ядрах арьс одоо хар цайрах цайх тийм ээ хумс үс унах мэдрэгшилтэй болох хит чочромтой болох зүрх дэлсэх гэх мэт ийм шинжүүд маань дандаа л эрдсийн одоо дутагдлаас болж байдаг. Бүр их ноцтой дутагдлын үед бол таталт өгөх ч юм уу зүрхний хэмжтэй алдагдах гэх юм шинжүүд бол байдаг учраас бид нар эрдсийн шинжилгээг бол эдгээр шинж тэмдэг илэрж байгаа хүмүүсийг бол хийлгүүл илүү зүгээр гэж зөвлөдөг. Мөн бас одоо яг юуны онцлогоос хамаарат бага насны хүүхдүүдэд тийм ээ бас эрдсийн шинжилгээг бол нэлээдгүй зөвлөх шаардлагатай байдаг. Ялангуяа цэлийн цайр дутагснаас даглаа буурах тий сурах анхаарал төвлөрөх процесс энэ төр алдагдсан ийм хүмүүс байгаад байдаг. Бас элементийн дутагдaltaй л явж байдаг. За өндөр настай хүмүүстээр бас эрдсийн шинжилгээ өгөх шаардлага байдаг. Одоо дандаа л хоол босролт замын шимэгдэлтийн процесс хямарсантай холбоотой хоол тэжээлээр орж ирэх микроэлементүүдийн алдагдaltaй явж байдаг. За мөн жирэмсэн эхчүүдэд бол зөвлөдөг. Одоо тэр ураг болон эхийн хэрэгцээ бол маш өндөр байдаг. Ийм жирэмсэн үед бол эрдсийн дутагдал өндөр гардаг учраас одоо маш илүү юу яах зөвлөх хэрэгтэй болдог. Ялангуяа кальцийн их хэмжээгээр алдсантай холбоотойгоор бол тийм маш их чочромтгой зүрх дэлсэх тий гэх мэт энэ шинжүүд бол илэрч болно. За мөн бид нар энийг бол ямар хүмүүс зөвлөдөг гэхээр тамирчид байдаг. Маш их хүчний хөдөлгөөн байдаг. Булчингийн үйл ажиллагаа идэвхтэй явагддаг. За мөн одоо хөлсөөр их хэмжээний электролит алдчихж байгаа ийм хүмүүстэй. За мөн одоо архаг өвчтэй, элэг бөөрийн өвчтэй, нойр булчирхай, сахарны диабеттэй, мөн одоо бамбайн үйл ажиллагаа алдагдсан энэ төр хүмүүст бол эрдсийн шинжилгээ бол заашгүй өгж дутагдсан эрдсээ бол нөхөж эргээд одоо эрдсийн одоо минерал витаминуудыг хэрэглэсний дараа давтан үр дүнгээ хянахаар эдгээр шинжилгээнүүдийг өгж явах хэрэгтэй байдаг. Би нэг юм асууж байна. Таны сая цайр энтергээ ярихлаар би бодлоо л да кальц энтергээ ярихлаар хүмүүс ч нөгөө нэг шинжилгээ өгж үзээгүй ээжж энэ ерөөсөө л уужил авахгүй бол ер нь л сайн. Одоо D витамины бол арай өөр байгаа шүү дээ, тийм. Бусад төрлийн одоо эрдэс одоо юу гэдгийг те аминдимиг энэ ер нь ууж хахад гэмгүүгээд уугаад гэдэг. Энэ ер нь хэр зөв онгочтой гэх юм болоо. Заавал шинжилүүлж ээж уух хэрэгтэй гэдэг юм болоо. Гэхдээ ер нь бол заавал шинжилүүлж ээж уух юм бол илүү одоо үнэн зөв одоо биднэрт яг хэрэгцээтэй юм л авч ийн гэсэн. Гичнээн сайн электролит витамин байгаа ч гэсэн хүнд илүүдэх юм бол бас эргээд хор болох магадлал байдаг тийм ээ. Тэгэхээр заавал нөгөө нэг үндсэн өөрийнхөө эрдсийн шинжилгээг нэг удаа өгч үзээд за тэгээд юу дутагдaltaй байна тэр юугаа хэрэглэх юм бол илүү үр дүнтэй. Нөгөө талаасаа бас одоо янз бүрийн ингээд гадны баадууд, нэмэлт бүтээгдэхүүнүүд, витаминууд, минералууд гэдээ ороод ирсэн тий худалдааны зорилгоор тэр маань одоо бас бид одоо яг хэр зохимжтой байна. Үнэхээр надад хэрэгтэй нүгээд хөөхний эдийн засгаас ч гэсэн бас үзүүлээд уух юм бол илүү үр дүнтэй л гэсэн үг. Гэхдээ одоо дээр дурдсанчлан одоо хүүхэд бага нас тий ингээд онцлогоосоо хамаарсан жирэмсэн эхчүүд гэх мэтүүд маань бол ер нь хэвийн байна гэхгүйгээр заавал үзүүлжээж энэ шинжилгээг бол өгөх нь илүү хэрэгтэй. Шинжилгээг өгчөөч аминдим явах юм. Аминдим явах хэрэгтэй. Баярлалаа. За би бас нэг юм асуучих зүгээр энэ зүгээр сониочих гэж байгаа шүү. Одоо ингээд би ингээд хүлвэтэй ингээд бүр хамгаалалтын хувцас өмссөн байгаа даа шүү дээ. Малгайтай, масктай ингээд хувцастай. Лабораторийн орчин өөрөө ер нь хамгийн эрсдэлтэй бүс гэж явдаг. Та бас энэ талаар гоё тайлбарлаж өгөөч. Нэгэнтээ бид нар одоо яг нөгөө эмгэг судлалын лаборатори дотор ажиллаж байгаа учраас тийм. За тэглгүй яг нөгөө хүний бүхэл төрлийн сорцтой бид нар харьцлаа шүү дээ. Одоо ингээд шээс, үрийн шингэн, цус, бүх төрлийн арчснууд, бактериолог гэдэг эдгээр маань бол бүгд одоо бид нар биологийн халдвартай материал гэж үздэг. Яг л тухайн хүний бие ярнасан гаднаас хараад бид нар энэ хүн ямар халдвартай юм бэ? Ирүүл үү гэдгийг бол мэдэхгүй. Тийм учраас лабораторийн одоо яг үндсэн зарчим маань бол бүхэл сорцыг халдвартай гэж үзэж яг одоо халдвар хамгааллын дэглэм баримталж ажиллах ёстой гэсэн
одоо яг суурь зарчим байдаг. Яг тэр зарчмын дагуу одоо бид нар бүх хүмүүс маань яг шинжилгээ хийхэд бол өөрийн хувийн хамгаалах хэрэгсэл бэйли, малгай, маск одоо гадна лаб одоо халаад бол өмсөд ажиллаж явах хэрэгтэй. Бид нар бол одоо энэ гадны хүмүүс учраас те бас нэг ямар ч бактери бас ийшээ чирээд ороод ирэхийг бас үгүйсэхгүй байгаа те. Тэг нь бас тэр бас үнэн гаднаас бас бактери орж ирнэ. Энд бол одоо ингээд бүхэл төрлийн одоо шинжилгээ явагдчихэдэг. Ялангуяа бактериологийн лаборатори, молекул биологийн лабораторид ингээд дандаа бактери, вирус өсвөрлөг тухайн үүсгчийн ДНХ-ийн эренхийг олшруулах процесс явагддаг. Тэгэхээр гаднаас ямар нэгэн байдлаар халдвар орох юм бол контаминашн болоод бүх тэр шинжилгээнд дээр бол бас тэр эдгээр нянгууд нь ургаад одоо шинжилгээний үр дүнд нөлөөлөх бас эрсдэл байдаг учраас лаборатори бол уг нь гадны хүн орох ёсгүй хориотой бүсэд яг үнэ. Тий. Баярлалаа. Эрүүл амьдралцгай нэвтрүүлэг маань үзэгч та бүхэнд Mom Medical Clinic-ийн эмнэлгийн эмнэл зүүн эмгэг судлалын нэгдсэн лабораториос хүрлээ. За мэдээж одоо эмнэл зүүн эмгэг судлалын лаборатори гэдэг ямар үйл ажиллагаа, ямар процесс өрнөдөг газар вэ гэдгийг нэвтрүүлгээр маш одоо тодорхой ойлгомжтой дэлгэрэнгүй үзэгч та бүхэнд бас танилцууллаа. Ингээд эрүүл амьдралцгай нэвтрүүлгийн дараагийн дугаар хүртэл баяртай анхаарлаа хандуулж үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.